24 оны 11 сард бид нар 28-нд энэ их хурал нэг хүн төвтэй байх 5 тулгуурт бодлого гэдээ гаргацсан. Тэгэхээр ерөнхийдөө их хурлаас гарч байгаа бодлого болгон энэ хүн төвд үзэлттэйгээ ингээ уялдаж байна гэдэг их сүртэй нэртэй юм гаргачихгүй юу? Тэгэхээр одоо яаж ийн гэсэн чинь өнгөрсөн жилийн хөгжлийн хөтөлбөр энэ жилийн гаргаж байгаа хөгжлийн хөтөлбөр хоёрын эренб нь өөрчлөгдсөн. Жишээлбэл одоо тэр бомтын асуудал ч гэдэм үү, хөрөнгө оруулалтын асуудлууд байр нь өөрчлөгдөд нодлон жилийн 4-д байсан асуудал 5 жилийн төлөвлөгөөн дээр нэг рүү ороод ирж байгаа юм. Хүний хөгжилтэй холбоотой асуудал. Тэгэхээр одоо миний асууж байгаа зүйл болохоор яг энэ тодорхой өнгөрсөн өмнөх засгийн газрын бодлого хичнээн хувь нь одоо яг бодлого болоод урагшаа явж байгаа юм бэ гэдэг тодорхой зүйлийг асуух гэдэг. Эдийн засгийн хөгжлийн яамнаас асуух гэдэг. Эрдэнэ боловч маш чухал асуудал хөндлөө. Өмнө нь батлагдсан одоо хэрэгжиж байгаа бодлогын бичиг баримтуудаа энэ одоо ирээдүйд хэрэгжих 26-аас 30 онд хэрэгжих бодлогын бичиг баримтууд яаж уялдаж байгаа гэж. Тэгээ 2024 онд сонгуулийн дараа ардын нам, ардсан нам, хүн нам хамтраад засгийн газар байгуулсан хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх одоо нэртэй мөрийн хөтөлбөр баталсан. 28 оны одоо 6 сар хүртэл 28 он дуустлын хөтөлбөр хэрэгж дууснаа. Энэ бодлогын бичиг баримттай энэ 26-аас 30 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын бичиг баримт явц цаа уялдаж байгаа. Яагаад гэвэл зөрчилдөх ёсгүй хуулиараа хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар уялдуулж нийцүүлж хийнэ гэсэн. Тийм болохоор 26-аас 28 он хүртэл бодлого маань ингээ уялдаж байгаа 29-30 он дээр нэмэгдэж байгаа. 29 онд 30 онд 28 оны сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлэх намууд ял сонгуулийнхаа үр дүнгээр 29-30 оны энэ 5 жилийн үндсэн чиглэлээр тусгагдсан асуудлуудыг бүгдийг тэн дээр нэмээд өөрчлөх шаардлагатай өөрчилж байгаад одоо 32 он хүртэлх засгийн газрын үндсэн чиглэлээ 30-аас 35 оны мөрийн хөтөлбөрөө 30-аас 35 оны нөгөө үндсэн чиглэлээ ингээд уялдуулаад явах. Ийм байдлаар өмнөхтэй болон одоо хэрэгжиж байгаатай ирээдүйд хэрэгжихтэй хоорондоо уялдаатай байх асуудлыг бид нар хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиар хийгээд өгцөө. Яг ийм байдлаар хэрэгжиж байгаа хэрэгжнэ гэлжээ.